За сайн байцгаана уу? Хантуул Баярхэ подкастын маань шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн дугаар бол их өвөрмөц байгааг та бүхэн бол харж байгаа болов уу гэж бодож байна. Бид бол орчноо ерөөхдөө солиод яг тенс талбай хажууд бид тенсний талаар ерөөхдөө ярилцахаараа сүмдтэй зочдтой та бүхнийг уулзуулах бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн ярилцах зочд маань болохоор за Монголын бас одоо тенсийн салбарт 36 жил одоо багшилж байгаа манай спортын мастер Дүүрэн Баяр багш маань ирсэн байна. За мөн олон улсын хэмжээний мастер Гранд Тэгрийн клубыг үүсгэн байгуулагч Эрдэнэ Баяр ирсэн байна. Тэгээ оюут одоо нөгөө нэг шавнар нь бол одоо бамбар гэдгээр нь бол илүү сайн мэднэ. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу? Сайхан. За одоо энэ цаг үед бол одоо хамгийн гоё тенс тоглох цаг хугацаа ч юм бол одоо энэ шүү дээ багшаа. Тий. Яг зуны үеэр. Зуны одоо жинхэнэ сайхан нар уртай. Нартай сайхан өдөр тоглоход ч гоё шүү дээ. Харин тий. Бүх насны хүмүүс тоглох болох сайхан спорт. Олон жил тоглож болно. Өөрөөрөө би шавч жишээлбэл. Яг тийм шүү. За тэгэхээр хэдүүлээ ингэ. Одоо ер нь энэ подкастыг сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд Монголд бол ялангуяа ингээд нөгөө тенсийн салбар бол ингээд бүр асар хурцтай ингээд хөгжөө тенс сонирхож байгаа хүмүүсийн тооцсон ингээд жил ирэх тусам бол маш ихээр нэмж байгаа. Тэгээ одоо яг энэ подкастыг сонсоод бас тенс тоглож үзэх юмсан гэсэн сонирхол төрж байгаа хүмүүс байх юм бол яг энэ подкастт бас нэлээд ярилцлаганд анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд багшаас бас асуумаар энэ 36 жил гэсэн чи бас их цаг хугацаа шүү гшаа. Та анх хизээ хэрхэн яаж энэ тенсийг сурч эхэлсэн талаар танилцуулахгүй. Би хуучин зөвлөлт толоод Оросын холбооны улсад цэргийн сургууль сурч байсан. Одоогийн Санкт Петербург, хуучны Ленинград хотод тэнд сурч байхад хар хүн манай байрны хажуу талд хамд ногоон бөмбөг сохиж байгаа нэг сонин санагдсан. Тэгэд би цохиур бөмбөг бодлож яваад door ягаад цохиж эхэлсэн. Дараа нь 1990 он болсон ардчил хөгжөө гараад ингээд Япон босод орны одоо хүмүүс нэлээд олноор ирээд тенс тоглодог хүмүүс их орж ирсэн. Тэгээд Японы мэрэгжлийн одоо тавьж засалжуулагч хүмүүс ирээд засалжуулагчийн семинар явуулсан. Тэр семинарт анх суугаад засалжуулагч болсон. Тэр цагаас хойш ингээ 36 жил. Тэгэж. Бамбарын хувьд. За миний хувьд бол мэдээж аавыгаа дагаж энэ спортод орсон. Манай ах эгч бүгдээрээ тоглодог. Ер нь бол айлын отхон хүүхэд. Тэгээд 6 настайгаас ер нь бол ах эгчээгээ дагаад аавыгаа дагаад яг энэ спортод орж хөл тавьсан байгаа. Тэгээд мэдээж энэ том үүрэг оролт бол мэдээж аав маань их том үүрэг оролт байгаа учраас энд их маш их баярлж байгаа. Тэгээд тенсийг хөгжүүлэхэд нэлээд их бас зүрх сэтгэлээ зориулаад одоо ингэж явж байгаа. Дүүрэн агшийн хувьд болохоор анх ингээд тэр өнгөт арьсан ингээд хандлууд цохол байхыг хараад хэрэгслүүдээ авч ирсэн биз дээ. Та өөрөө ингээд тоглоход юу ямар санагдаж ирсэн? Ер нь яг би багасаа олон төрлийн спортоор оролцож хичээлж байсан. Хамгийн эхлээл тэшүүр, өсгөл нуур дээр өдөржин тэшүүрээр уулгаж байлаа. Тий. Усанд одоо дунжин усанд сэлж байлаа. Тэгээд босод бүхэн төрлийн спорт цэргийн сургуульч бүх төрлийн одоо спортоор хичээллэх бүл хараал гэдэг юмнууд байна. Тэгээд энэ тенсийг анх эхлээд тэр төрүүчийн хэлдгээр өнгөл харстай хүн одоо ингээд тоглож явахыг хараад эрен дуурайгаад тоглоод үзсэн чинь эхлээд нэг чадахгүй байсан. Тэгээд дороо төргөн сураад олон төрлийн спортоор хичээлж байсан бол амархан сурах нь амархан. Тэгээд дороо сураад тэгээд асгалжуулагчийн өөрөө хичээгээд одоо ингээд нэг сурыг гэж бодож байгаа хүн чинь амархан сурд юм байлаа. Асгалжуулагчийн хэлсэн ярьсныг компьютерт бичиж байгаа юм шиг би бүгдийг тогтоож авсан. Мундаг дасгалжуулагч байсан. Тэр хүний Миямото багш гэж хүний Японы Сасихико Кайфо гэж ерөнхий сайдын багш нь байсан тийм хүн. Доктор Миямото гэж хүн анх эхлээд хийсэн. Тэрний яг тэр нь бүгдийг юу зааж байна бүгдийг тогтоож авсан. Тэгээд сүүл ингээд олон сүүл одоо ингээд хийсээ хөгжүүлээд сонирхоод ингээд ирэхэд тэр Ньюкобли Терри гэж Америкийн нэгдсэн улсын мундаг дасгалжуулагч байгаа. Тэр хүний бичсэн номыг ингээд уншихад тэр хүний зааж ирсэн тэр ном хоёр яг таарч байгаа. Тэгээ одоо бол бүр амархан болсон байна.
интернетээр сахим өгсөн бүх засаж уулсан гадаадын засаж уулагч тэр юу зааж яаж сургамд асууж уултаа яаж явуулж өгнө бүх юмыг бол ойлгоод авчихад болцоотой байна. Бидний тэр үед тийм байгаагүй ном хардаг л байсан. Номон дээрс их яхаар тэгэхээр өөрөө тоглоод ном уншаад ойлгоод авахд нэг өөрөө нэмэгддэг. Одоо бол интернетээр тоглолтын техник бүх юмыг ингээд нарийн зааж өгч байгаа учраас өшөө сайн сурах боломжтой 2 нэмэгдэж болох байна. Өөрийнхөө юунасаа гадна ном уншаад дараа нь бичлэг хараад тэгээд их юм ойлгож авч бүх техникийг бүх зүйлийг сурч авах өрн бололцоотой байна. Тийм шүү. Ер нь гэхдээ ингээд теннис бол харагдаж байгаа шиг тийм амархан биш те. Яа. Эхлээд хүмүүс ер нь тэгдэг. Энэ амархан байна гэж барьж яваад болж өгдөг. Ер нь ямар нэг юм чи ганц теннис биш те. Оролдлого, чармаалтын өрөөнд л сурна. Оролдлоготой хүн ороод нь гаргаж өгөөдөг. Ер нь чармаалт хэрэгсэ. Тэрнээс гадна яг ер нь нэг тесттэй үг байдیں۔ Ер нь амьдрал дээр ямар хүн байна уу? Талбай дээр ямар тийм байна гэж. Юм нэгээд яхаар нямбай хүн бол тоглолтын их нягт яхаар болдог. Жаахан хөдөлгөөн юутай юу гэх юм та. Юмд анхаарал сул ханддаг зарим тийм хүн бол яг тэр янзаараа заримдаа их сайн ханддаг, заримдаа бол тэр алдаж зохиол. Тэгээ ер нь нэг яг нямбай хүн одоо юм сайн байдаг. Жишээлбэл тэр одоо Эрдэнэлэг гэж багш байна манай. Эрдэнэлэг багш бол маш нямбай хүн. Тоглолтод бас нямбай. Ер нь Уба. Yes. Хүү. Та бүхнээрээ Pepsi брэнд өөрөө аль биесны устай гэдгийг сонссон уу? Aquafina. Тэгээ яг олон улсын стандарт шаардлагын дагуу мөн дээрээс нь дотоодын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн аль биесны эрхтэйгээр энэ хөвлөрлөж байгаа. Aquafina. Та бүхэнд санал болгож байна. Тэгээ манай подкастын ивэнттэй хамтран ажиллаж та бүхэнд маш их баярлалаа. Цэвэр тунгалаг Цэнгийг амт. Aquafina. Болор мэт тунгалаг. Дэлхийн сая хэрэглэгчдийн сонголт. Aquafina. Цэвэр тунгалаг Цэнгэг амт. Тэгээ бас энэ тоглолтоо дагаад тухайн хүний өөрийнх нь бас зан характерчсан бас их нямба болох магадлалтай тий. Ер нь теннис өөрөө хүмүүжүүлдэг тий. Тий. Бас давхар. Хөдөлгөөнтэй шатар гэж одоо Анатолий Карп шатрын хаан одоо хэлсэн байгаа. Энэ саца бас хэрэгтэй. Тоглолтоо явуулсан. Яаж тоглох уу гэдэг. За манай бас нэрээ подкастын манаас хамтран ажиллаж байгаа World Wine Club Tennis-ийг бас та хоёртаа санал болгож байна. Мөн дээрээс нь Aquafina бас цэвэр усыг бас та бүхэндээ бас санал болгож байна. Тэгээд ер нь бол спортоор хичээлж байгаа үед бол ус бол бүр ялангуяа хэрэгтэй байдаг тий. Тэгээд мөн дээрээс нь алкоголын хэрэглээ байх юм бол тодорхой хэмжээний заавал араас нь ус ууж байгаарай гэж та бүхнийг бас зөвлөж шүү. Тэгээд бид нар ч одоо ингээд теннис тоглож байхад би баг ингээд шингэн уухгүй марцсан ч хаяа тоглож идэг тий. Хөлсөөр ингээд хамаг одоо юу гэдэг шингэнээ алдаад ирдэг. Тийм учраас цэвэр усаа сайн ууж байгаарай. Тэгээд гурлаа энэ бас юг Club Tennis-ийг энэ гоё коктейл байгаа. Коктейлийг та хоёр манаас амсаад үзээрэй. Энэ гоё амттай коктейл байгаа шүү. Тэгээ араас нь гоё цэвэр усаа суугаад. За ингээд ямар ч теннис Монголд илүү сайхан хөгжихийн төлөө тий. Ер нь усыг бол 20 мянган тутамд заавал ууж байгсан тийм юу байгаа шээ. Онл гэдэг ч юм уу тийм ээ. Тий, онл байгаа тий. Шингэнээр өгч явах нь бол ялангуяа хүүхэд бол одоо байн гусаа ууж явах бол болохгүй. Амархан шингэнээ алддаг. Тийм ч учраас бас Aquafina-г бас та бүхэнд санал болгож байна. Энэ ус бол их зөөлхөн гоё ус байна л би түрүү амсан. Энэ бас авч ууж юм аа нэг. За бамбарын үед болохоор 6 настайгаас. За теннис анх цохор ракет бариад үзэж яхад юу ямар байсан бэ? За мэдээж тухайн үед бол амар сайн санагдчихсэн. Гэтэ яг хөө мэдээж ах их чигээ хараад ер нь бол байнгын л юм цуг гээд байдаг байсан болохоор яг хөө тоглоход бас гайгүй хэлбэр байсан. Тэгэхээр мэдээж нөгөө одоо харааны нөгөө юугаар юмыг тогтоож харна гэдэг чинь мэдээж сурахад илүү хэлбэр байдаг учраас хичээгээ хараад тэрэнд тоглоход ер нь бол амар байсан л гэж хэлээ. Нөлөөлөл бас ихсэн маш учраас тий. За ерөн зүгээр ингээд юу хагаад үзвэл 6 настаас ингээд тоглоод үзсэн байна. Тэгээд эндээс хойш ингээд гаргасан амжилтуудаа ингээд ер нь тоочвол.
За мэдээж бага наснаас эхлүүлэл өсвөрийн олон тэмцээнүүд оролцож исэн. За 8 настайгаас 7 настайгаас эхлүүлэл усан чанартай нэлээд олон тэмцээнд оролцсон. За насны тэр үед бол нэг 5 шаталтай тэмцээн болдог байсан. Тэр тэмцээнүүдэд наснадаач болон тэгээд насаа дээш ахиж тэмцээнүүдэд оролцоод ер нь бол их амжилттай оролцсон. Тэрэнд бол мэдээж одоо юу гэдэг нь аав юм нүүрнөлөө мэдээж партнер маань нүүрнөлөө мэдээж маш их байгаа. Тийм. Тэгээд ер нь бол усан чанартай тэмцээнүүд Монгол улсад нэлээд их оролцсон. Тийм байна. Усын аврагч хийдүүд бол тийм авраг хийдүүд бол шууд болсон. Тийм. Чи наснасаараа ус болж байгаа шүү дээ, тий? Тийм наснасаараа болоод тэгээд идэрчүүд ингэж болж байгаа. Тэгээд хамгийн анх чинь 14-тэй болоо 15-тай хаа 22 дээр болсон нэг усын авраг шалралт тэмцээнд яг тэр тухайн үеийн усын авраг болсон залууг анх удаа хожиж ирсэн. Тэр бол надаас нэг 4 ах байсан. Тэгээд тэр тийм оюун батыг хожоод ер нь бол тэр үеийнхэн идэрчүүдийн авч ирсэн тийм боо заа. Усын аврагыг авч ирсэн. Тэгэл одоо цэвэр дасгалжуулагч нь одоо аав нь гэсэн үг шүү дээ. Тийм багаас ер нь тийм багаас бол аав маань л ерөнхийдөө яг аавсыг зааж өгөөд бэлтгэл сургалт хийж ирсэн. Ийм байта баг. За зэн чинь байгаль дээр гоё нэ. Манай Акофина дээр бүр зүгийн ирээсөөч. За хоёр багш бас их сос болсон шүү дээ. Жайка бас. Маса багш, шинэ багш. Японоос манай Сандорын Маса өгч баг Монгол юм шиг болсон юм л шүү дээ. Тийм Монгол юм шиг. Монголоор ч их сайн ярьд юм биш. Дайжгүй яриа. Дайжгүй тий. Монголоор олон улсын теннисийн холбооноос асуулжуулагчийн гарын авлагыг Монгол дээр орчуулсан. Сарын ганц тийм гарын авлага байгаа шүү дээ. Одоо ховор. Тэр Монгол дээр орчуулсан байгаа олон улсын теннисийн холбооны асуулжуулагчийн гарын авлагыг Маса багш орчуулсан. Тухайн үед таныг ингээд дасгалжуулагч хийж яхад ер нь их цөөхөн байсан баг тий. Та яг тэр дасгалжуулагчийнхаа курс суугаад яг дасгалжуулагч болж явах үед бол Монголд ер нь теннис ер нь хэр байсан бэ? Гарын 5 хорон 36 жилийн дасгалжуулагч байсан. Эхлээд бас нэг хэсэг өрчимтэй явсан, хөгжсөн. За. Теннисийн дунд сургууль байгуулад Ачааргал багш маань. Алтан хоёг багшаар нь техникийн сургуулийн багш Батманлах гэж байсан. Тэр багшлаар багшлаад теннисийн дунд сургуулийг нүүдэлчин компани байгуулж байсан. Тэгээд хүүхдүүд багаас нэг сайн бэлтгээд тэмцээн оролдоонд ороод олон улсын тэмцээн оролдоонд их амжилттай орж хятад очиж ялцын тэмцээн төрүүлж байсан. Малайзаас одоо олон Малайзаас олон шагнал оромшил авч байсан. Тэгвэл амжилттай л ер нь бол гараа нэг амжилттай эхэлсэн. Амжилттай эхэлсэн. Тэгээд яг тэр ивент хийсэн компани маань яхан чадвар муудаад тэгээд дунд сургууль таарсан байхгүй. Тэгээгүүл яг тэр чигээр явсан бол нэлээд амжилт үзүүлэх Азийн хэмжээнд амжилт үзүүлэх боломжтой хүүхдүүд нь явтай сайн одоо байсан. Алтан гэрэл баяр цогцгээд хоёр хүүхэд 13 14 насан туршид улсын аваргад алтан мөнгө медаль авч байсан. 5 жил дараалан тэр хоёр алтан мөнгө медалийг авсан. Одоо тэгэхэд чинь хуучин тоглож байсан Эрдэнэлийг Бачааргал багш зэрэгээр Батманлах багш гээд тоглодог хүмүүсийг насан туршдыг хожоод хүүхэд байхлаа. Тэгээд дөрүүлж байсан. За Малайзад дасгалжуулагч Малайзад очиж дасгалжуулагчаар ажиллаж алтан гэрэл баясах 2 13 14 зээлээ. Томас гэж Малайзын багш өрөөс Гамбол теннисийн холбооны маань ерөнхийлөгч. Тэр хүн явуулаад ингээд тэр их сайн болоод ирж байсан. За подкастыг сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. За манай Антолба ирэх подкастын маань ивентийг хамтран ажиллаж байгаа Club Tales-ийг санал болгож байна. Манай World Wine компани оруулж ирдэг коктейл байгаа. Тэгээд энэ бол Канадын алдарт Club Tales. Хамгийн гол нь юу гэхээр уран дулаан цаг, ер нь бүх цаг үед та бүхэн маань яг юм ланцсан бүтээгдэхүүн учраас хааж аваад явхад маш авсаархан. Тэгээ найс нөхдөдөө яг энэ уран дулаан цагт бол хэрэглэхэд илүү тааламжтай, тохиромжтой гэдгийг бас дуулахад таатай. Ингээд манай подкастын хамтрагч World Wine Club Tales. The cocktail shakers, serving up the flavors, pour it up and go cha-cha-ching-ching. Here come the drink makers, the cocktail shakers, serving up the flavors, pour it up and go cha-cha-ching-ching.
За манай Бамбарын хувьд болохоор олон улсын тэмцээнд ер нь хаашаа анх явж исэн бэ? За анхны тэмцээнүүд бол мэдээж ойрхон хойшоо хойдорш болохоор Солонгос руу тэгээд урагшаа ингээд ерөнхийдөө бол явсан. Тийм тохиолдлууд бол байгаа. Тэгээд нийтдээ нэг 10 гаруй ер нь бол улс руу бол давтагдсан тоогоор бол нэлээд явж ирсэн. Тийм багадаа бол аавыгаа дагаал бас цогтой тэмцээн оролдоонд явж ирсэн. Тийм баг 2 сар бид хоёр чинь юугаар Орос, Казахстан, тэгээд Туркменстан, Киргиз, Станы орнуудаа. Тэгээд Станы орнуудаа олон улсын нэг тийм оноо цуглуулах тэмцээнээр бид хоёр Украин руу явж чадаагүй. Ороогүй. Тэр аялал ямар байсан бэ? Чанга мэдээж яхаа тий. Автагаа гараал анх юу гараал Оросоор ороод тэгэл цааш Украин руу баг бид хоёр чинь 4-5 удаа орж чадаагүй хил дээр гацаад. Тэгээд тэмцээн маань хойшлогдоод орж чадаагүй. Тэгээд за дараагийн тэмцээн маань Казахстан руу юм чинь эндээс шууд Казахстан руу явъя гэдэг. Тэгээд Казахстанд очиж нэг 7 хоног орчим бэлтгэл хийж аваад яг тэр нөгөө Астанагийн юуны ЦСКА гэдэг нөгөө одоо юуны клубын армийн клубын юунд нь бэлтгэл сургалтаа бий базаагаад аавын тусламжтай тэр чинь нөгөө аавч манай нөгөө харавч нөгөө хурандаа хүн тэгээд яг тухайн үед бол нөгөө яг ЦСКА дээр очингоч чинь би юу ингээд Монголоос ирсэн юм цэргэн юм байгаа юм ингээд хүүхдэд агуулаад тэгээд ямар ч өн зөвлөгөө тэр байранд нь байрлаад тэр бодол үнэтэй шүү дээ. Тамирчид байрладаг тийм өрөөнд сэрэг оруулж өгöd. Засвал бэлтгэл сургуулийн өн төлбөргүй хийгээл. Надтай шатсан юм байсан. Сүүлдээ ЦСКА-гийн тэр дарга нь том дарга болсон тийм үү. Тэр Назарбаев зэрэг цогцолдог. Астана тэр талбай дээр тэнд бэлтгэл сургуулийн сая хийж байсан. Ер нь Эрдэнэр 10 настай цаана Москвагийн Фортино гэж хоцол нэг тэмцээд ороод тэнд бол төрүүлж байсан. 10 настай. Тэгээд Москвад ингээд очиод талбай дээр нь бэлтгэл хийхэд дасгалжуулагч харж хаад Эрдэнэрийг харж хаад Монголч тенс хөгжсөн байшлаа гэж тэгж өнлөгөө өгсөн. Тэгээд хүүхдүүд нь би тоглоё гэдэл ингээд бэлтгэл хийгээд хийлгээд. Яг хөө тэр оноо цуглах тэмцээд бол тийм амар биш байсан байл юм байна лээ. Ер нь оноо авч чадаагүй. Ер нь бол бас туршлага олон улсын тэмцээнд туршлага их хэрэгтэй. Узбекийн хүүхдүүд их сайн теннисийн академиудтай, Киргизийн хүүхдүүд сайн. Оросын нөлөөр болохоор тий. Оросын хүүхдүүд сайн. Тэр ганц л чинь олон улс яг энтгэс хүртэл ирж байсан. Энтэг Азербайджан, Армени гэдэг сэр хавьд бүхэл улсууд ирнэ. Тэр сүүл тэр тоглож байсан хүүхдүүдээс өндөр амжилт үзүүлсэн дэлхийн хэмжээнд болсон тамирчид тэр байдیں۔ Судалаад үзээд тий. За одоо таны хүү гэдгээр биш шүү. Таны шав Эрдэнэ хоёрын Бамбар ер нь ямар ур чадвартай. Ер нь та одоо ингээл дасгалжуулаад явж байгаа шүү дээ. Тухайн үед бол тий 10 11 настай гадагшаа аваад явцсан. Ер нь ямар ур чадвар илүү сайн байсан бэ? Ер нь бол багасаа 1-р ангиас эхлээл хөдөлгөөний өвсөлтэй тий сагсан бөмбөг, хөл бөмбөг спорт тоглоомуудыг сайн тоглолцдог. Үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй илүү 1-р анги 3-р анги хүүхдүүдтэй. Тэгэхээр би тэр ирээдүйн цогцлоор тэр сургууль багшаар зориуд биеийн тойрны багшуудад очсон байхгүй. Би удан цэргийн хүн. Тэгээд тэлхүүрсээ гараад тэгээд би биеийн тойрны багш болъё гэж. Тэгээд тэр ирээдүйн цогцлоор энийг эднэрийг одоо дасгалжуулахын тулд багш болоод энэ хэрэг багшуудад ирээдүйн цогцлоортой 2 теннисийн салбай бариад гэсэн би өөрөө мөнгө гаргаагүй Эрдэнэ бат захирал 2 салбай барьж өгсөн. Дараа нь эрэл сургууль очсон би багшаар Орос сургууль байсан. Эрэл сургууль очиад би дахиад 2 салбай байгуулсан. 100 зогсож явал хөрөнгө мөнгөний бол яг хөө сургууль гаргасан л да. Тэгээд санаачлагыг гаргаад тий. Санаачлагыг гаргаад өргөдлөө мөн бичээс. Тэгээд тэнд бол ер нь 12 хүртлээ бол 13 хүртлээ бол сайн бэлтгэсэн. Тэрээ цааш сайн бэлтгэхээр Монголын нөхцөлд заал талбай байхгүй хэцүү болоод ирсэн. Өөрөө гэсэн заалгүй бэлтгэл хийх боломж байхгүй. Тэгээд цааш одоо явхад өндөр амжилт үзүүлэх хэцүү болсон. Тэгээд макро период Ганбаатар ерөнхийлөгчтэй яриад тэгээд
дэмжээд Аа. Агсан Ганбаатар дэмжээд тенсийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа. Одоо тэрний хүчинд хөгжил сүүлийн үед бол Агсан групп ерөнхийдөө Ганбаатарын дэмжлэгтэйгээр манай холбооны тенсийн холбооны ерөнхийлөгч болсон. Одоо тэнд гадна дотроо 3 тал байсан, гаднаа 5 тал байсан тенсийн салбай барьж байгуулж байгаа. Яармагт нэр барьж байгаа тийм. Барин зорилгон зэн. Тэгээд сайн санаатай одоо дэмжлэг тийм хүмүүсийн хүчинд спорт бол явж байгаа. Одоо сүүлийн одоо энэ компаниуд залуучууд одоо клубүүд байгуулж олон одоо залуучууд чадaltaй залуучууд хөрөнгө мөнгөтэй залуучууд дэмжиж гоё тэмцээн маш гоё сайн тэмцээнүүд явуулдаг болсон байна. Энд бол Ахмад асуулж болж багшийн хувьд баяртай байгаа. Сүүлийн маш өрсөлдөөнтэй залуучууд их одоо уурны хөгжиж байна. Эрчимтэй хөгжиж байна. Тэрийг харахад бол өстой гоё. Ягаад гэвэл та чи энэ салбарт 36 жил бас зүрстэл бүх зүйлээр зориулсан. Бүх зүйлээр зориулсан тий. Та шавнараа тоолж үзсэн үү? Шавнараа тоолж үзсэн үү? Ерөнхийдөө тоолсон. За хэд 3000 гарч байна дээ. Пүү. Жилд ингээ нэг 100 хүн яа 36 хэлдэг байх уу. Жилд 100 хүн ирж байгаа шүү дээ. Тийм дороо хийж зурж шүү дээ. Хамгийн зоотлаар. Тий. Тэгэхдээ чинь зарим нь яг нэг 7 хоноод явж байна. Тий. Сар болоод явж байна. Зарим нь тууштай яваад бүр тэмцээн уралдаанд ороод бүр дасалжуулж багш болоод явцсан ч хүүхдүүд байна. Зарим нь тэгээд сургууль яваад Японд одоо олон хүүхдүүд явсан, Америкт явсан байна л да. Одоо ингээд тэмцээнд орж байгаа хүүхдүүдийн ер нь нэг хэсрүүлэл 50% гэж хэлж болохоор миний гараар дандаа орсон хүүхдүүд байгаа. Анхны шатны ингээд явсан. Одоо 10 настай хүүхдүүд ихсэр 8 хүүхдийн 6 нь одоо миний шав байна. Эрэгтэй хүүхдүүд. Зарим нь одоо гэртээ байрлуулж байгаад би бэлтгэл хийлгэж байсан юм би. Эрхэм төгс гэж хүүхдөө одоо 10 настай төрүүлээд сая 12 наснда бас 12 наснда 3 дугаар байранд ороод юуны урагшаа тэмцээд яваад ирсэн. Тэгээд зон би гэртээ байрлуулж байгаад өглөө бэлтгэл орой бэлтгэл хийлгэдэг. Тиймэрхүү маягаар хүүхдүүдийг бэлтгэсэн юмнууд бий. За таач үгүйс 36 жилийн хугацаанд бол энэ чинь маш олон хүүхэд залуучуудад теннис дуртай болоод теннист хайртай болгосон байх шүү. Тэ? Ер нь бол их олон сая бас ярен дээр ингээд гарж ийн сая нөгөө нэг манай Монголын одоо чинь теннисийн салбарт бол ялангуяа бас сая эмэгтэй шигшээ баг маань их амжилттай байлаа тий сая. Тэгсэн. Тэр чинь Billie Jean King Cup гэж явдаг лүү. Тэгээд өмнө нь бол яг Fed Cup гэж болдог байсан. Тэрийн нэрийн солиод Billie Jean Cup болоод манай эмэгтэй багийн ер нь бол тамирчид маань Азийн бүсийн 1-р бүсэд түрүү жил орсон. Division 2-оос 1 рүү орсон. Тий. Тэр бол түүхэн амжилт шүү. Тэр бол түүхэн амжилт. Тий. Тэгээд энэ жил бол тухайн нөгөө тэмцээнд маань манай нөгөө тамирчид маань ихэнх нь одоо нөгөө Америкт сургууль суралцж байгаа хүүхдүүд маань. Тэгээд тэр тэмцээнд бол оролцоогүй өөр баг бүрэлдэхүүн бас сая оролцоод ирсэн байгаа. Тэгээд яг хуу мэдээж улсад төлөөлж оролцсон гэдэг бол маш чухал зүйл. Энэ жилдээ бол ямар ч гэсэн тодорхой хэмжээний амжилт бол жоохон муу гаргасан байсан. Гэхдээ яг хуу мэдээж манай тэр өмнөх жилийн амжилтыг үзүүлсэн тамирчид маань ирсэн бол бас нэлээд үзэтэй байх байсан болов уу гэж бас бодож байгаа юм бол тийм. Миний тэр сэнзэр засраас хамгийн амжилттай явсан тэр Марта 2 Америкт 100% тэтгэгчтэй 2 тийм тэтгэгчтэй суралцж байгаа. Эрд хоёрын шив тэр үжин бас явж байна. Тийм шүү дээ тий. Америкт тэсгэлэг аваад теннисний одоо теннисээр хичээлсний үр дүнд одоо сүүлийн хүүхдүүд теннисээр хичээллээд тэсгэлэг авах сонирхолтой болж байгаа. Энэ нь одоо улсынхаа нэрийн өмнө тэмцээн уралдаанд орсон тийм одоо хүүхдүүд юугаа бичээд сургуулиудад саналаа тавиад тэгээд авчихсан юм байна л. Нэр их олон хүүхдүүд явсан шүү. Сая 10 жил яг төгсөөл тий. Теннис дандаа сүртэй хүүхдүүд, улсынхаа шигшээ багт явж ирсэн хүүхдүүд тий. Заавал салан тэр байна. Тий. Ер нь бол ийм байна. Бид нар одоо зүгээр нөгөө тийм зөвхөн мэрэгжлийн гэдэг утгаар нь биш тий. Энэ спортыг зөвхөн тамирчин гэдэг утгаар нь биш. Бас дараачин боломж нь юу вэ гэхээр одоо юу гэдэг нь инхээ одчиг ч юм уу тий. Бид нар ийм одоо юу гэдэг тий. Division 1 тоглох хэмжээний ийм тамирчид бол ер нь бол бэлтгэх хэмжээний болчиход байгаа. Тэгэнгүүт
манай одоо Марлхон Марта Үжин энэ ч юм бол дивишнийг тоглож байгаа тий. Тэгээд эрэгтэй тамирчдаас ундрахын хоёр бол амар хоёр болохоор одоо юу гэдэг дивишн 2 ч гэдэг юм тий. Ингээд яг гинхэн од чи бас юм боломжтой юм залуучууд тэнд бас ингээд суралцж байгаа байхгүй тий. Яг теннисийнхаа спортоор. Тэгээд одоо амжилт гарахгүй ч болно тийм яг мэрэгжлийн хэмжээнд амжилт гарахгүй ч болно. Гэхдээ тодорхой хэмжээний одоо юу гэдэг Монголсаа төлөөлөөд ингээд бас нэг өөрсдийн боломжоо гаргаад ингээд өөрсдөө хөгжүүлж байгаа юм залуучууд байгаа гэдэг мундаг байна. Ер нь бол харж байгаа. Тийм шүү те. За маань теннисмен бол байгаа юм л да. Нэгдүгээр хүн бол эрүүл мэндийнхээ төлөө. Чөлөөсөө зөв өнгөрүүлэхийн төлөө. Одоо нийгэм талаас хүн эрүүл байхын төлөө. Хамгийн гол юм тэр. Тэгээд чадаад ингээд яах юм бол мэрэгжлийн одоо болоод санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, улсынхаа нэрийг одоо гаргаж дэлхийн цаасанд гаргах. Ийм одоо зорилготой. Тэгээд гол нь бол одоо сар яг маасаар ингээд бүгдээрээ теннис тоглож сураад эрүүл зэрэг байх. Найз нөхдөдөө хүрээх хэлэх. Зөв одоо амьдрах. Энэ л хамгийн гол утга учир нь байгаа. Яг тийм шүү те. Сая дөрөв өгч ярьцлага эхлэхээс өмнө яг би насыг асууж ирсэн. Та харин олон нийтэд зарлах боломжтой юу? Та одоо хэдэн настай вэ? Би 1951 онд төрсөд 75 настай байна. Юугаар бол 76 настай. Хий насаараа. Тий. Ер нь бол теннисээр ингээ хичээлсэн хувьд юм дээр үндсэн дээр эрүүл мэндийн хувьд харьсангуй сайн байгаа. Яг үеийн одоо нөхцөл нь бол зарим нь одоо яхан хөл гарна муу тийм эрүүл мэндийн хувьд юу юм байна. Нэгдүгээр эрүүл байхын тулд зөв хооллох хэрэгтэй юм байна. Аригцаас хэрэглэхгүй байх хэрэгтэй юм байна. Спортоор хичээлэл тэр тусмаа теннисээр хичээлэх хэрэгтэй юм байна. Саяхан нэг судалгаа би сонирхлоо тэгсэн чинь теннис тоглодог хүмүүс бол илүү одоо эрүүл мэнд урт наслах нь нэг л байна лээ. Хоёр тусан спорт байна лээ. Тэгэхээр теннисээр хичээл олон жил хичээлсэн үр дүн бол эрүүл мэнд ачсэлэр хүүхдүүдтэйгээ хамт байна гэдэг бол хүнд ад жаргал. Тэгэхээр ер нь ингээд хараад байхад өндөр хөгжилтэй орнууд хүмүүс бол урт наслаад теннисээр хичээлэл одоо Урагшаа, Япон, Солонгос, Хятад ингээд бусад оронд ингээд явж явахад настай хүмүүс 80 гаруй настай 90 настай болсод их хөөрхөн сайхан тоглоод байгаа. Хоорондоо ингээд суучгаад юм яриад сөөгөө ууцгаад ч юм уу баг тэгээд их хөө тийм уухгүй л хоорондоо ад жаргалтай. Манай ингээд ахмадуудыг харахад ингээ хүүхдийг харсан ч юм уу эсвэл нэг дунд сарвчанд нэг вирус маягийн сууж байгаа хүмүүсүүд их харагдаж байгаа. Теннис тоглодог бол тийм вирус уулзгарлах юм байх. Ер нь дунд цалтны хүүхдүүдийг сургана. Хүнд тооцоолго. Ер нь ингээ Орос руу зэрэг явж байхад бүр настай саяг толсон Анна Курниковын дасгалжуулах Перворошинская гэж дасгалжуул саяга толж ирчгээд мундаг одоо шигшээвгийн хүүхдүүд заагаа цэг ингээд юм хэлээд нүдэрээ хараад аман хөдлөд хараал энэ ийм алдаа хийж байна. Энэнийг зас гэж хэлээл ингээд явчихж байгаа байхгүй. Играаш тоглогч тренер бол тустай байна. Тэр хүнд бол нэг тоглогч тренертэй. Одоо нэг бэлэгтэр ихэд 90 хэдэн нас хүртэл юу яаш та асуулжуулагч хийгээд явж байгаад академи эмага академи гэж. Тэгэхээр нас бол бас асуулжуулагч хийхэд нэг их яахгүй. Тийм байлуулахгүй. Тэгээ туршлага хамгийн гол нь. Тэгээ байнгын хөдөлгөөнтэй байна. Ямар хэмжээгээр хөдөлгөөнтэй. Тий. Тэгэхээр чинь давуу талууд маш их. Тэр нэг судалгаа харин яг тийм байсан. Нэгт теннис тэгээд бүр ингээд таны бүр насыг 10 жилээр уртсгана гэж гарцсан байсан шүү тий. Теннис бол бүр номер 1 гэсэн байсан. Тэгэхээр бас сонирхоод үзээрэй. Тэгэхээр одоо юу гэдгийг за би ч одоо ийм хожуу ороод яах вэ гэж бодоод хэрэггүй тий. Сонирхчдын одоо бүх юм маш олон клубүүдээс ажиллаж байна. Би 35 наснд анх эхэлж теннис сурсан. Оо за 50 насндаа спорт мастер болсон. Би дүүл энд ижлэх юм шүү. Таажааш. Би ч бүр тавтаад бас ихсэн шүү. Аавс чи яваад шүү. Мастер болж байна. Их одоо бол яхан залуучууд чангарсан учраас 50 настай мастер болоход хэцүү. Яг тийм байх шүү. Тийм байх. За бамбар агшийн хувьд болохоор бас гоё гадагшаа би тэр нөгөө юуг сонсч ирсэн нөгөө Хонконг төлөв. Тий, Хонконг. Байжсэн тэр гоё дурсамж байгаа ярьж. Тэнд ихэр хугацаатай байсан юм бэ? Яг хүн би ч өөрөө нөгөө хоёртон байх хугацаанд ерөнхийдөө Хонконг руу их олоод явсан. Тэгээд тэр нь болохоор яасан гэхээр манай нөгөө түрүүн хийсэн баха маань Жакагийн шугамар 2 багш маань ирсэн. Эхнийх нь болохоор 2000 оноос 2012
2 оны хооронд байсан Масахико Ишида гэдэг нэг багш. За дараа нь болохоор тэрний хувьд болохоор бас нэг ярьсан Шинэ гэдэг нэг багш. Ингээд 2 багштай байсан. Тэгээд нэг багш маань болохоор тэнд Хонконгод ингээд амьдраад өөрөө тэрний клубд тасгалжуулагч хийгээд тэгээд 100 болохоор нэг шавныраа дууддаг, тэгээ намайг дууддаг. Очоод би тэнд одоо юу гэдэг энд талбай байхгүй те талбайг байгаа учраас тэнд очиж илүү нөгөө өөрийнхөө ур чадрыг сайжруулах, хоёрдугаар тасгалжуулагчийн ур чадрыг дахиад сайжруулах зорилготойгоор ер нь бол жил болгон очиж исэн. За тухайн хугацаанд бол яг зүгээр мэдээж нөгөө Хонконг руу ч нөгөө бид нар чинь визний асуудал нэг 14 хоногийн асуудалтай байдаг. За тэгвэл шинжинд ороод шинжинд нэг хэд онцоо буцаад ингээд яадаг нэг сараас нэг 2 сар гарангийн хугацаатай ерөнхийдөө бол очоод багштай туслангаа өөрөө бас тэндээ ингээд ерөнхийдөө бэлтгэлээ гэдэг ингээд явж исэн тохиолдлууд бол байгаа. Жил болгон тэгэхээр нэг 2-3 жил бол ер нь бол яваад ирсэн. Ийм тэгээд сүүлд бол мэдээж одоо юу гэдэг хятадд урдтад ажиллаж илаа бас тэгээд багшийнхаа яваа 2-3 тэмцээнд бас Японд очиж бас нэг тодорхой хэмжээний бас суурин байр шин ажиллаж исэн бас тохиолдлууд бас байгаа. Тийм. Дүүрөгш таны шав, таны хүү Эрдэнэбаяр энэ нилээн би бас сонсч ирсэн юм. Нилээн жоохон шартай гэж сонсч ирсэн юм бэ. Тэ? Та тэр талаар нь гоё яриач. Тэгээд одоо юу гэдэг сая тэр Хонконгээс бас ярьж ирсэн нөгөө Сөрөв одоо ийм давуулт юу нь бас энэ тенсэнд бас нилээн тийм чухал үүрэгтэй гэж тэ. Тэгээд давуултаа бүр тэр юу гэдэг өглөө бараг тенс корт нь ингээд талбай нэгтгэхэд бамбар баг тэнцээ даалтаа бэлдээд өчдөг гэсэн юм шүү. Тэ ер нь. Тий, ер нь яг хөө тэр чинь нөгөө Хонконгч өөрөө нэгдүгээр талан орон. Тэгээд ажил одоо юу гэдэг ажлын өдрүүдээр ажил ихтэй хүмүүс бас байдаг. Тэгээд тэр тухайн үед бол нөгөө өдрийн цагаар нөгөө талбай нь онгорхоо. Тэгээд хүмүүс нь ингээд цуглааг байдаг байхгүй. Тэгэхээр би нөгөө тэнд очсон юм чинь зүгээр өглөө өдөржингээ ингээд зүгээр суухгүй. Өөрийгөө бас ингээд сайжруулах зорилгоор ингээс. Тэгээд өөрөө өөртөө мэдээж эн чинь теннис гэдэг чинь өөрөө өөртөө ажиллах, спорт гэдэг чинь өөрөө өөртөө ажиллах, өөрөөсөө илүү юм ингээд сурах юм юутайгаа шүү. Тэгэхээр өглөө би гэрээс одоо тэнд байрлаж ирсэн гэрээсээ гараад талбай дээр очиж бие халаалтаа хийчээ, сонголтын таслаа хийчээ. Тэгээд тэгтээ тэрнгүү талбай суул бэлэн байгаа юм чинь юу их хөөхөр зөвхөн тэ өөртөө харилцаж чадахгүй юм чи хан байхгүй өөртөө харилцаж чадахгүй юм чи юу хөөхөр давуулт. Тий. За давуултаа сайжруулъя тэ. Яавал миний давуулт илүү сайн бол. Маань хэлдэг байсан байхгүй. Бэлтгэл болгоны ард заавал нэг 200 удаа давуулт хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр чинь одоо юу гэдэг би тэнд очиод юу хийх юм байв чинь том сагстай юм тэргийн дотор ингээд бөмбөг нь бэлэн байж байгаа юм чинь. Тэгэл давуултаа ингээд бодоод байна. За би ийшин давуулна, энэ давуулт ийшээ орж ийн. За дараагийн бөмбөг ийшээ гэдэг ч юм. Тэгэл иймэрхүү жоохон жижиг сажиг юм таслаа тэгэл өөрийнхөө давуултыг нэлээд. Тэгээд ер нь бол Монголд байгаа хамгийн сайн давуулттай тамирч болсон даа. Тэгээд өөрөө давуултаа таслаа гэсэн байна. За та дөрөвний тэр нөгөө шартаа гэдэг нь хэлэхгүй. Ер нь гэхдээ тамирчин хүн болгон байх хэрэгтэй тий. Шартаа байх хэрэгтэй. Тий, шартаа байх хэрэгтэй. Ер нь яг манай Япон багш хамгийн анхлын теннисээс Япон багш хэлж байсан. 3 зориулын одоо шингэн гарч явах хэрэгтэй бэлтгэлээ үед тэмцээний үед хөлс гарах хэрэгтэй. Тэгээд хаанаас шингэн гардаг тэр болгон гарч явах хэрэгтэй. Нүднээс өөрөө ойлгох. Тэр чинь ойлж байна гэдэг маань агтаа хажигдаад энэ ойлно л да. Тэнийг талаар шаардтай. Хоёрдугаар тэр өөртөө зөвлөлт хийж би эндээс олж яалаа гэж дараачийн тэмцээд тэр алдаа зүтгэл засах тий алдаагаа засахын тулд хүн бас ойлж байгаа. Ямар ч хажигдсан чи яахгүй ирахсгүй юм бол тэр бас сайн нэмж болохгүй. Давуултын хувьд бол тоглолтын 50% шийдвэрлэнэ. Тэр 200 удаа гэлээ. Тэр нэг Америкийн алдартай теннис Моника Селиш 200 удаа давуулдаг. Нэг хөл тэр наман дээр байсан байхгүй. Тэр нэг би хараад 200 давуулна шил гэдэг. Давуултаа сайжруулж яаж тэмцээл амжилттай 50% шийдвэрлэнэ. Нэг хоёрдугаар тоглолт маань юу юм байгаа. Босод цоглолтын 4 төрлийн цоглолт байгаа шүү дээ. Бөмбөг газарт нэг унгаа цохин унгалгүй воли хийн смешийн дээгүүрүүл тэгээд заавуулт хийн. Нөгөө 3 нь болтой зэрэг эхний хэлсэн 3 болтой зэрэг заавал нөгөө хүнээсээ шалтгаална. Бөмбөг ингээд эвгүй урд хойно янз бүрийн үгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнээс шалтгаална. Давуулт бол хүнээс шалтгаалахгүй зөвхөн өөрөөс нь шалтгаална. Яг нь салхич яхан нөлөөлж магадгүй. Хаяхан тэрнээс боснууд цэвэр өөрөөс нь шалтгаална. Өөрөөсөө шалтгаалах юмыг
маш сайн сураад авчих хэрэгтэй байгаа. Тийм учраас давуултан дээр Давуултууд чухал. Тийм бэ. чухал байх хэрэгтэй. За нэгэн тэнийг ярьсных өөр ер нь юу дээр анхаарах хэрэгтэй вэ? Та хоёр яг тус тустай хэлэхгүй. Одоо их олон теннис тоглож байгаа, сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Тоглож эхлэж байгаа ч хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр та хоёр яг тус тустай ямар зөвлөгөө өгөх вэ? Дүүрээ өгшөө. Ер нь бол спорт гэдэг хүний хөгжлийн хамгийн эрчимтэй үе нь 4-5 наснаас эхлээд 12 нас хүртэл бүр сенситив нэ үе гэж хөгжлийн эрчимтэй үе нь юмыг сурдаг. Одоо хүлээж авдаг. Тэр үед нь теннис бол маш хүнийг хөгжүүлэх олон чанарууд байгаа. Жишээлбэл хариу үйлдлийн хурд юм уу, юмыг ингээ ухамсарлан ойлгох юм уу. Ерөнхийдөө 5 шинж байдаг шүү дээ. Хурд хүч, авхаа самбал, эсвэр хатуужил, уян хатан. Тэрнээсээ гадна координашн способ, координашн чанар. Тэр одоо нэг нуугламл гэдэг юм уу та мэдрэмж байна. Мэдрэмж бол хүнээс тэр олон захин дасгал хийж бас байглаасаа байна. Хариу үйлдлийн сэтгэхүйн хариу үйлдлийн хурд сайжруулна. Тэгээ хөдөлгөөний эвсэл авхаа самбаа эднэрийн хэдэн насанд нь ямар дасгал хийвэл хамгийн үр дүнтэй хүлээж авах вэ? Тэсвэр хөгжүүлэх чухал. Жишээлбэл одоо олон цагаар теннис тоглодог учраас 5 цаг одоо 6 цаг халуунаар нь теннис тоглоход тэсвэртэй одоо хожино. Гэтэл 3-4 настай хүүхдийг тэсвэрийг хөгжүүлнэ гэж халуунаар нь гүйлгээд байх юм бол тэр хүлээж авахгүй. 3 настай 5 настай 6 настай 7 настай хүүхдийг яах хүүхдийг мэдрэмжээ сайжруулна. Хөлийн ажиллагаагийн сайжруулна. Авхаа самбагийн сайжруулна. Юмыг ингээ ухамсарлан ойлгоцсон. Багшийн хэлснийг, хүний хэлснийг усад юмтай харьцуулсан юмыг ингээд ухаарч ойлгох, тэн чадрын сайжруулах ийм дасгалуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж ярьдаг. Хийх ёстой. Ер нь түргэн сураад байгаа хүмүүсүүд залуучууд юу гэдэг зэрэг багасаа олон төрлийн спортоор тодорхой зооны спортоор хичээлж гисэн. Тийм хүмүүс мэдрэмжтэй хөлбөмбөг тоглолцсон юм уу, сакс тоглож байсан юм уу, волейбол тоглож байсан спортоор хичээлсэн хүмүүс бол түргэн сурч байгаа. Ер нь ямар нэг спортоор хичээлээг нь бол яг удаан сурна. Ер нь бол тэр суур ямар суур хэрэгтэй шүү дээ. Байшин барихад фундаментээ сайн ухаж байж барихгүй бол тийм ба тэрнтэй адилхан. Гэхдээ ер нь теннис тоглоход оройтно гэж байхгүй. Энэ уршайл зэрэг хараад байхад чинь 60 настай усуу теннис сурах гээд явж л байгаа. Тий. Тэгэхээр боломжтой гэсэн үг. За бамбар өгшөө үү? Юу зөвлөх вэ? За ер нь бол бүгдийг нь хэлчихлээ л дээ. Тэглээ. Гэтэ яг хөө зүгээр хөнгөн ингээд ойлгоход та өөрсдөнтэйг ингээд сайн ажил тий. Тэгэхээр хэрэг хурдан сурах зүйл чинь тэр хүний өөрийнх нь ерөнхийдөө үр дүнгээс л хамаарна. Хөдөлмөрөөс хамаарна. Тэгэхээр таад маань өөртөө илүү сайн хөдөлмөрлөж, илүү сайн яаж иж, илүү энэ спортоос амжилт гаргана. Илүү хурдан сурна. Тэрнээс өдөрт нэг цаг ч юм уу тий 7 хоногт нэг удаа бэлтгэл хийгээд ингээд сайжирна гэсэн үг л байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол таад тогтмол цагаар тогтмол бие хөдөлгөж амар олон цагийн бэлтгэл хийж ижлийн үр дүн хурдан гарна гэсэн үг. Ер нь тэгээд бас нэг Японы сэтгүүл байдیں۔ Ер нь сэтгүүл дээр яг бичсэн болохоос тэр онл юм. Бэлтгэл хийж нэг сэтгүүл тийм зураг байгаа. За. Месрон засар ингэ явж ирсэн. Гэнт ингээд сөнкөө өөрсөн ингээд хүн нэг хөөхд залуу явж байгаа юм л да. Ингээд орилж байгаа байхгүй. Тэгэхээр хажуудлын усууд нэг гайхаад энэ ягаад орилоо гэж. Гэсэн тэр үл явагдсан ингээд дасгал хийжсэн дасгалаа боловсроод явж байсан байхгүй. Багш нь ингээ хэлээд байсан тухайн үед маань ойлгохгүй юунаас ингээ бариад явж байсан. Энэ чинь тэгж хийх юм байж таа гэдэг. Баян явж байхдаа ингээ өрөөлөл багшийнхаа зааж байсан юмыг боловсруулж бодож ясалгаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд очиод унтахынхаа мөн тэр нөхөр бас ингээ бодож байгаа байхгүй. Өнөөдөр чинь одоо ямар дасгал хийлээ, тийм дасгал хийсэн. Энэ болоогүй. Ингээд би болохгүйсэн ингээд тэрнийг бодсон чи бодоо тэр маргааш нь иргэсэн чи засуудаа маш сайн хийгээд хэлсэн. Багш нь сайн байж гэдэг магтаж байгаа байхгүй. Тэгэхээр дасгал хийгээд зөвхөн биеэрээ хөдөлгөө дасгал хийхээсээ гадна би тархин ажиллах хэрэгтэй. Боловсруул хэрэгтэй. Би чинь цогхийн тулд ийм байна, тоглохын тулд ингэх ёстой байна. Ингээд тэр хэлсэн ярьсан тухайн үед ойлгоогүй бол боловсруулсан бясалгаж боловсруулж байгаа шүү дээ. Тэр Мажарын Унгарын хөлбөмбөг бас ярилцлага хэлсэн байдیں۔ Тэр талаар боловсруул байнга одоо бодож явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дурал ямар нэг юм дуулсан хүн тэрнийг байнга бодож боловсруулж явдаг байхгүй. Математик бодсон ч, шатлар бодсон ч
хичээлж байгаа хүн ч гэсэн шатрынхаа юуг ингээд бодлогоодыг бодоод дотроо автобусны дотроо явахлаа хаа явах чөлөөсөөр тийм хийж өй сайн амжилттай. Тэгээс бас ялгаа. Энэ дүүрэгш энэ одоо Эрдэнэ 2-ын одоо энэ хоч вэ штэ бамбар гэдэг. Энэ хаанаас үүсэлтэй хоч юм бэ? За энэ нэг Бачаргал багш л өгч шиг болсон да. Сайн Барын цуцгаа баг дээр нь дараарай гэдэг. Тэгэхгүй дийлдэхгүй болно шүү гэсэн. Тиймэрхүү санаагаар хэлэх явсан. Би Бачаргал багшийг өгсөн гэж тэгж ойлгосон. Би л өгөөгүй. Таавал явж өгөөгүй. Бамбар энэ талаараа мэдэж байна уу? Яг тухайн үед бол яг зүгээр нэг гэр бүлийн юунаас л яасан мэлээ. Тэгээд яг бамбар гэдэг нэртэй болсон. Тэгээд багс дуудахтай ер нь бол бамбар гээл дууддаг байсан. Тэгээд яг зүгээр бол сая зүгээр нэмэлт ачиртай явжлаа. Тэгтээ яг үнэхээр яг нөгөө жоохон бага наснд бол яг л тэгдэг л байсан тийм. Өөрөд нь ярьтай баг дээр ингээл ерөөсөө тэгээд бүгд л ингээл төсөлтөнтэй юу байсан. Тэгээд ямар ч байсан. Нарийн болоод явсан. Тийм байна тийм. Тэгвэл тийм өчтэй хоч юм байна тий. За одоо ингээд ямар ч теннисийн салбар бол Монголд ингээд илүү сайн хөгжөөд ялангуяа нөгөө нэг юм сонирхчдын тоо бол жил ирэх тусам ингээд гоё нэмэгдээд нь шүү дээ тий. Тэгээ Гранд Тигри клуб үүсгэн байгуулагчны гоё ингээд танилцуулах бай. Гранд Тигри клубыг. За ер нь бол манай клуб бол 2021 онд байгуулагдсан. Яг нэршлээ аваад ерөнхийдөө яг явсан. Тэрнээс өмнө бол мэдээж одоо юу гэдэг тасгалжуулагчийн замналаар тасгал хүмүүс бэлдээ тий тасгал хүүхдүүд бэлдээд ингээ явчихсан. За яг клуб маань бол 21 онд байгуулагдаад Гранд Тигри гэдэг нэр өгсөн. За энэ нь болохоор яаж юм гэхээр Тигри гэдэг нь болохоор Tiger гэхээр одоо юу Гранд Tiger гэхээр заал гэл хүмүүс ингээ бодож чинь. Тэгээд Тигри гэхээр өөрөө нэг Испаниар жоохон өөрөөр ингээ дуудчих юм бол хүмүүс бас нэг юм одоо юу гэдэг тэр нэршлэлээр ингээ илүү тогтож харах юм болов гэдэг утгаар ер нь бол Tiger гэдэг Тигри гэдэг гэсэн. Тэгээд манай клуб маань бол одоо нийтдээ яг аппликейшнээр ингээ бүртгүүлээд ясан хүний тоол нэг ойролцоогоор нэг 5,000 6,000 орчим тийм хүмүүс ер нь бол үйлчлэг авсан байна. За бас яг тэрнээс өмнө ч байна уу хойно ч байна уу ингээд ясан хүмүүс бол нийтээр 7-8 хүн бол ер нь бол теннисний спортыг бол ер нь бол танилцсан ер нь бол байгаа гэж ойлгож байна гэсэн үг. Тийм биш. Бас нэлээ олоо шүү тий. Тий, манайх клуб чинь ер нь бол одоо үеийн зуны цагийн хугацаанд бол 3 байршил дээр үйл ажиллагаа болдог. За нийтдээ бол нэг 300-аас 400 орчим хүнд бол үйлчлэг үзүүлж байна. За түрүүний хэлдэг шиг чи аав хэлдэг шиг тэгээ 7 хоног явж байгаа ч юм байна. Альсгол Монголд ирээд нэг 7 хоног хамарч байгаатай бас теннис тоглож байгаа ч юм байна гэдэг ч юм уу. Тэгэл аль болох бид энэ спортыг та хэдэд ингээ сурчлан таниулах, гоёыг мэдрүүлэх ийм үйл ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр та хэд маань зүгээр одоо юу гэдэг нь та хэдийн подкастыг сонсож байгаа хүмүүс маань ирж теннис сонирхоорой. Зүгээр амархын спорт биш. Гэхдээ мэдээж та хэдийн тууштай байдал гэдэг учраас тэгэхээр бас ирж зүгээр тий сонирхож үзээ тоглож үзэр. Тэгээд гоёыг мэдрэн штэ тий. Тий. Мэдхгүй хүмүүс зөндөө байгаа. Теннис одоо гоё болж байгаа тий ингээ хүмүүс амар гоё тоглолт болцсон байна гэд хараад байгаа байхгүй. Гэхдээ өөрсдөө тоглоогүй. Тэгэхээр тэр хүмүүс маань ирээд бас үзчих хэрэгтэй байхгүй. Нэг удаа аркет бариад за ямар байд юм бэ энэ спорт гэдэг. Тэгэхээр ер нь аль тэр мэдрэмжийг авчих юм бол дараа нь бол өөрөө аяанда урсаал гараад. Нэг 3 удаагийн бэлтгэлд авчихад л тэгэл ер нь болчондоо. Тий. Дүүрэгс ер нь анзаарснаар ер нь хүн хэр хугацаанд ер нь ингээ теннисийг нэг тодорхой хэмжээний дөртөө болоод байгаа шүү. Таны анзаарснаар. Ер нь яг бүх юм тэр хувь хүнээс шалтгаалдаг шүү дээ. Хичээл зүтгэл бусад төрлийн спортоор аль зэрэг хичээлж байсан байна. Тэрэнд аль зэрэг тууштай явж байна уу? Төрөний хэлдгээр бясалгаж байна уу? Тэгмээр. Ер нь сар гэхэд бол сайн болчих жин шүү. Нилийн хөргөж. Эзэргээд залуу одоо энэ танай явж байгаа. Тэр над нэг сар болоод ирсэн чинь нэгдүгээр юунд төрүүлсэн гэд надад ярьж байсан. Тийм тий. Нэг тэр бол юутай хүнээс шалтгаалж байна дээ. Теннис тоглоход. Теннис ингээ хараад байх цаа зэрэг теннис ирж байгаа хүмүүсийг харахад нэлээд боловсралтай, соёлтой тийм хүмүүс нь гадаад засаад явжсан юм үзэднүүдтэй хэлсэн гэж хэлэх юм уу та хэрэг. Тэгээд тиймэрхүү хүмүүс их ирж байгаа. Ер нь бол анханасаа теннис маань язгууртан баяжуудын спорт байсан. Одоо дээрээ
үеэсэ. Тэр уламжлалаараа нэлээ бас юмыг ингээд нэг боддог. Тэгээ соёлтой, боловсралтай ийм хүмүүс нь бол арай ойлгоод ирж байгаа. Тэр болгон бас тэрнийг ойлгохгүй байгаа шүү дээ. Тэрнийг ойлгосон эцэг эхчүүд хүүхдээ бас явуулж байгаа. Энэ спортын ирээдүйтэй юм байна. Насан туршдаа тоглох юм байна. Чөлөө цагаа зөв өнгөрүүлэх юм байна. Соёлтой, спорт гэдгийг ойлгосон ер нь нэг өөр байна. Хүмүүсийн хувьд ямар хүмүүс хэлж ойлгох вэ гэхдээ зэрэг бас тэр нэг зэндагаараа бас тиймэрхүү яг үнэн дээр бол тийм байгаа. Ядуураа гадуурхаж байгаа биш. Хэрэг бодит юм дээр тийм байгаа. Юмд ингээд зур сонирхолтой юмыг сурыг мэдээ гэсэн ийм тэмүүлэлтэй хүмүүс бол их хөвтлэн ирж байгаа байхгүй юу? Хараад явахад амьдрал дээр ирж байгаа одоо зарим нь яг айз нөхцөл агаад ирдэг баг. Ер нь ингэж хараад би бол анхлаар одоо ингээд ийм богино шорттой, гоё футболтой ийм зургийг сэлгүүл дээр харж хаад энэ гоё бас спорт гэж тэгэл тэр нэгрийг өнгө тарьсан хүнийг хараад ингээд сохорхоод ирж байгаа байхгүй юу? Тэгж л анх ихэлж ирсэн тий. Тиймэрхүү юм байдیں۔ Амьдрал дээр бол. Тий. Одоо эн чинь ингээд хүмүүс ингээд талбайн теннис үү, газрын теннис үү гэж янз янзаар хэлээд байдаг. Ер нь бол хамгийн том язгуур спорт нь теннис. Теннис л байгаа шүү. Тэгэл тэрнээс залгаад одоо нөгөө ширээний теннис, бадминтон, юу гэдэг теннис гэх тийм ээ. Бүх теннисүүч ингээд бөмбөгтэй спортч ингээд дэлхийн нийт бол теннис гэдгээр л ойлгоо шүү дээ. Манайхан ойлгохгүй болохоор ялгаж газрын теннис, талбайн теннис янз янзаар яриад байгаа шүү дээ. Оросд бас тухайн үед большой теннис гэж бас эхлээд том теннис гэж ингээд явж байсан шүү дээ. Тэгээд сүүлдээ одоо теннис гэхээр бүгд л хүн теннис гэж ойлгоо. Тэр соёлын дэлхийн соёлын ойлголт тэр манай хараа болоогүй байгаа. Тийм учраас газрын теннис гэж ялгаж өгөхгүй бол болж өгөхгүй. Теннис гэсэн зэрэг ширээний теннисээс бодоод байгаа. Харин тий. Тэгэхээр ер нь бас энийг нэг хөвшүүлчихвэл тий. Зүгээр теннис гэдэг маань бол одоо яг язгуур буюу одоо яг үндсэн бидний надад тоглоод байгаа теннис. Тэрнийг үг хэллэгийн хувьд бол ойлгуулах хэрэгтэй. Хүн теннис гээл тий. Манай Эрдэнэлэг багш бол тэр талаар их юу ядаа шүү дээ. Теннис гэдгээр явна гэдэг тэр хэцүүцгдэг хүн шүү. Ер нь тэр зүг баха. Ачааргал багш ялгаагүй. Бас яг тэгдэг шүү тий. Теннис гэдэг нь байх хэрэгтэй шүү. Одоо ингээд анзаархаар ингээд одоо хүртэл Оросын тамирчид ингээд юу гэдгийг Grand Slam ч юм уу ингээд мундаг бас яг тийм мундаг амжилт гарахгүй гацсан ингээд тоглолтууд хийгээл бас ингээд яваал нь шүү дээ тий. Тэгэнгүүт тийм Орос школтой Станы орнуудын хүртэл байна тий. Нөлөөлүүд энэ Оросын өөрийн теннисний соёл нь өөрөө бас мундаг байгаа гэж төгсгөх тий. Нөлөөлөл нь одоо хүртэл байна. Тэгэхээр манайх ер нь ингээ арга барилыг харуул ер нь ямар улс орны нөлөөллүүд ер нь их байд юм болоо. Сая ярианы сонсохоор Япон багш нар байсан байна. Орос багш нар байсан байна тий. Ер нь бол одоо ингээд цахим интернет хөгжсөн учраас хамгийн орчин үеийн сонгуул теннисэл одоо бүхэн мэддэг ойлголт болж байгаа байхгүй. Одоо слайд одоо цохид яг спин цохид ямар цохилт хийж байна хамгийн ашигтай цохилт нь аль байна вэ? Дээр чи бол яг барилт нь хүртэл өөр байлаа цохор. Одоо бүх юм хүн ойлгоод болцсон. Ямар ч тэр улсаа энэ гэх юм байхгүй. Дэлхийн нийслэр хамгийн одоо сонголтын хайж байгаа. Тэр дотроо бол яг Испани бол их техник сайтай. Тий. Одоо энэ нөгөө Назал тэр Алкараз гэдэг тий. Маш их эргэлттэй ингээд тоглолтууд хийж байсан. Тий. Итали ус их сайн байна тий. Ер нь бол Янг Синерээс хавуулаад тий. Бүгд сайн байна. Европын улс орн ер нь нэлээд сайн байна шүү. Сүүлийн дээр Азийн төлөөллөөс Япончууд бас сайн гарч ирж байна тий. Япон байна, Хятад сайн л байна. Ер нь бас тэгсэн их эхний орж ирж чадахгүй байж тээ. Энд чинь өөрөө нөгөө ер нь бол спорт, теннисний спорт ч өөрөө Европод анх хөгжсөн байхгүй. Тэгээд одоо юу гэдэг 1800 он 19-р зууны сүүлсгээс ингээ хөгжсөн спорт чинь одоо хэдэн 100 жил ингээ болцсон ба. Монголд бол ингээ хөгжиж байгаа юм 30 эдхэн жил. Тэгэхээр ер нь бол мэдээж бас тодорхой хэмжээний амжилт үзүүлэхэд бол нэлээд олон бас хэдэн жилиг бас нэлээд яа. Тийм. Материалыг бааз хэрэгтэй, мөнгө санхүү хэрэгтэй тийм. Тэгээ Монгол хүнд бас сохирсон спорт. Хэрвээ ингээд сайн одоо морфологийн фактортай гэдэг нь би теннисн зогтсон одоо би юу байна? Бүцэж байна. Спорт болгонд нэг спортын бүтц байгаа. Жишээлбэл эргэцээ тамирчин хүүхд гэсэн 1.80 одоо дэлхийн 100 одоо теннисчийг статистик үзэхэд 1.80 дөрвөөс 88 хүртэл энэ хугацаанд энэ өндөртөнд бол их сайн тоглоод байгаа. Тэр маневр шат бүх юм. 2 метр 90 хэл болоод ирэнгүүт давуулцаа хийдэгсэн маневр шалгуур муутай. Тэнцвэр алдчихад байдаг.
Тэгэхээр дундаж нэг юу байна. Монголчууд бол бас боломж бол их байгаа. Юмыг ойлгох чадвар сайсан, бие үлсрийн бэлтгэл бас байглаасаа яасан юм байна. Тийм. Бас хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй сургууль асуулжуулалт хэрэгтэй. Харин Энэний төлөө бас бид нэр яваад л байгаасаа сургууль асгах гээл. Шинжлэх ухааны судлах гээл. Судлаалаа ингээд. одоо энэ Lexus байна. Одоо бидний бас их сайн мэддэг өнгөрсөн жил бол Lexus Cup бол маш хэмжээлттэй зохион байгуулагдлаа шүү дээ. Ер нь Grand Prix клуб жилдээ ер нь хичнээн тэмцээн уралдаанд бас зохион байгуулж байна. За манай клуб бол нэг жилдээ нэг 3-4 том тэмцээн төлөвлөсөн байж. Олон нийтийг амарсан. Олон нийтийг амарсан. За энэ маань яаж юм хэрэг клубын зүгээс одоо юу гэдэг нь те сонирхтын тенсийг хөгжүүлэх зорилготойгоор ер нь бол анхны цас зохион байгуулагдсан. За 2-3 жилийн өмнө манайх юу гэдэг нь Porsche те Porsche тэмцээнийг хийлээ. Porsche автомашины салбарлаа ер нь боллоо те. Тэрний дараа нь яасан гэхээр Defender орж ирсэн. За тэгээд одоо энэ 4 жилээс бол Lexus гэдэг Toyota Tamboгийн Lexus брэнд маань орж ирж байна те. Тэгээд ингээд ер нь бол компаниуд минь илүү одоо юу гэдэг нь те спортыг хөгжүүлэхэд ойлгодог болчихж байна. Таад маань ч гэсэн харж байгаа те. Сагсан бөмбөгийн спорт хичнээн гоё хөгжиж байна. За тэрнтэй адилхан бусад спортууд маань ч гэсэн бас ер нь бол гоё болж эхэлж байна. За манай энэ дунд бол тенсиг ингээд ивент итгэж байгаа компаниуд бол бас мундаг байгаа байхгүй те. Тэгэхээр харж байгаа зүйл нь болохоор бид нар бол түрүү жил ингээд Lexus Cup хийхэд хамгийн том те хамгийн өргөн цар хүрээтэй хамгийн олон шагналтай хамгийн юм ер нь бол хамгийн л ер нь бол тэмцээнийг хийлээ. Тэгэхээр энэ жилийн хүлээлт бол нэлээд том байгаа. Тэгэхээр илүү одоо юу гэдэг нь тоглогчдын тоо маань ч нэмэгдчихэж сонирхчдын тоо маань. Ер нь ойролцоогоор хэд орд юм? За ер нь бол ойролцоогоор бид нэр 500 орчим хүнд орчих бах гэж тооцоологдож байна. Давтагдсан байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг 350 орчим хүн бол ер нь бол тэмцээнд оролцоо. Нийт давтагдсан тооны 500 орчимд хүрчих байх гэж байна. Тэгээд түрүү жилийн тэмцээн, энэ жилийн тэмцээнээс ингээд харангуут одоо юу гэдэг талбай дээр бид нөгөөдх ингээд хүртээмж бас амжихгүй байгаа дээ. Тийм. Тэгэхээр илүү одоо нэг юу гэдэг олон улсын стандартын гэдэг юм уу те 6-аас 7 8 корт ингээд стандартын корт байж иж одоо нэг тэмцээн оролдоо хийх боломж бас гардаг хэмжээний харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр дараа чи юунд ч гэсэн ер нь бол бас нэг ингээд яг зориглож хийж байгаа юм хүмүүс маань юу гэдэг те яг олон улсын стандартын хэмжээний тэмцээн хүлээж авах хэмжээний юм талбайтай болчих юм бол те ер нь бол тэмцээн оролдоо мэдээлэл юм бол бид нар бол ямар ч хэлсэн тодорхой хэмжээгээр нөгөө сонирхчтой ингээд дэмжих зорилгоор тэмцээнүүдийг хийж байна. Тэгэхээр энэ жилийн тэмцээн маань нэлээд том цар хүрээтэй юм бол болно гэж харж байгаа. Тийм. Өнгөрсөн жилийн Lexus Cup дээр ч манай дүүрээ багш нээлтийн үзүүлэлт тоглолт хийсэн шүү дээ. Тэ тань ямар санагдав нэрэ? Ер нь их олон болсон байгаа үү? Ер нь одоо бол маш их хөгжиж байна. Ер нь энэ теннисний спорт манай нэг Солонгос огс хэлж байсан. Улс орны хөгжлийг теннисний талбайгаар нь хэмжинэ гэж. Тэгэхээр хичнээн одоо олон талбайтай байна. Тэр улс орны хөгжил нь бол хөгжиж байгаа улс юм байна шүү гэдэг. Дүгндэг. Тэгэхээр одоо манайд бас талбайнууд их барилдаж байна. Хөгжлөөд байгаа бас ингэ явж байна шүү дээ. Ер нь тэрнээс гадна нэг одоо сайн тамирчин ингээд төрөх юм бол талбай тэр сонирхчдын тоо маш их нэмэгддэг. Жишээлбэл одоо техник би ярил л да. Борис Бекер одоо Умбилзаны авраг болсон зэрэг Германд одоо маш их эрчимтэй теннисний спорт өгсөн. Ер нь одоо Герман бол тэр теннисний салбарын тоогоор бол ер нь маш олон талбайтай. Тэгээд одоо Япон гэхэд Солонгос, Хятад одоо хөгж байгаа. Сингапур одоо бүхэл бус улсууд бол гайхалтай гоё талбайтай шүү дээ. Манай урдчлан 90 хүртэл одоо Монгол байхгүй гоё талбай харин тийм. Тэгсээ зэрэг ч хөгж 90 ч хөгжсөн байгаа байхгүй. Хөгжил нь ямар байна вэ? Хөгжөөд байх тусам талбай гэсэн тоглолт хүмүүсийн цаа гэсэн хүмүүс одоо чөлөө цагаа сайхан зөв өнгөрүүлээ гэдэг амьдралынхаа төлөө чөлөө цагийн эрүүл мэндийн төлөө юм аяг нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Олимпиар хүртэл анзаарэгдэн шүү дээ. Одоо манай ч нөгөө
жуда бокс те бүх олимпийн аваргууд төрөөл эхлэнгүүт бүх тэр рүү сургалтын дүүрээ те. Яг л тэрнтэй иждэг юм бас тенсэнд бас яг ийм айдл одоо юу хэрэгтэй гэсэн үг хэрэгтэй тийм. байна. Одоо тэгээд манай Монголоор сайхан тань тэнч сурдан төрөөсөө тэгээд бас ингээд Америк сургуульд явж байгаа гэдэг чинь бас нөлөөтэй байгаа байхгүй. Манай хүүхдүүд Америк сургуульд явж байхад одоо хүмүүс бас мэддэг нь одоо чи хүүхдээ энд яваад дараа нь тэр scholarship сургуулийн одоо хэсэг хөтөлбөр авъя. Ер нь ийм явуулах хэрэгтэй байх шүү гэдэг баталгаа тавиулах юм байх шүү. Энэ хэрэгтэй байх шүү гэдгийг сэргэлнэ гэдэг юм уу, ухаантай гэдэг юм уу ойлгоод авчихаа тэр хүүхдүүдэд явуулаад байгаа байхгүй юу. Яг хэрэглүүлээд арай урдчлан одоо мэдчихээд байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдэд сургаад хийж мэдээгүй нь бол ингээд нэг яхан хоцорчаад байгаа. Тэгэхээр хоцрохгүй байхын тулд эсрэг хчүүд анхаарах хэрэгтэй байгаа. Ер нь хүүхдэд хэнсээр хичээлүүлснээр алдна гэж байхгүй. Эцсийн үр дүн ирээдүйн сая би бас нэр тэр нөгөө Грант Гэр клубыг бас асуулаа тий 2021 онд ингээд анх үйл ажиллагаа эхлүүлж исэн. Тэнгүүд дүүрээ багш ер нь бас нэлээх анзаарч байгаа болов гэж бодож байна. Чи 21 оноос хойш доктортой байнгын үйл ажиллагаа явуулаад одоо энэ Грант Гэр клуб чи өөрөө юм том бүр гэр бүл шиг болцсон юм шүү. Их олуула тий. Таны хувьд бас ингээд харж байхад ер нь ямар санагч байна? Хүүгээрээ бас барах гэж байгаа бах тий. Тэгэл бахаа. Тийм бас яг хүн ямар банаг юм залуу хүн хянан дээр гардаг ажилтай л байвал сайн гэж. Энэ хүүхнүүд хянан дээр гардаг тийм ээ. Залуу хүн ажилтай байхад тэгэхээр зоригтой юм хийгээд явж байгаа гэдэг хүн хэрэгтэй. Ингээ хараад байхад хамт олон нэг тийм бүл хамт олон бий болоод байгаа байхгүй. Нэг гэр бүлсэг болж байгаа байхгүй. Ер нь теннисний спорт нь бол гэр бүлийн спорт юм байна. Бусад дэлхийн нийтч байна, манай Монголч байна. Жишээл Бачаргал багш ихтэл одоо хүүхдүүд нь ингээд алтан гэрлээс эхлээд ингээд явж байна. Манайхан ихтэл зэрэг одоо баяр цагтаа хин Эрдэнэ баяр манай Монгол ингээд тэгээ хүүхдүүд нь бас тодорхой хэмжээгээр хичээлж байна. Наран Туяа багш байна, оюун балтай дандаа гэр бүлээрээ гэр бүлийн спорт нэг цаадаа. Тэрэн шиг бас хамт олон бас гэр бүл болж байгаа байхгүй. Яг тийм шүү. Нэг хамт олон бие биенээ ойлгодог, сайхан уур амьсгалтай болдог. Тэгээ теннисэнд одоо юу гэдгийг зарим хүмүүс магадгүй ингээд нэг сар болчоо ч юм уу шантраад болж байгаа тохиолдож байгаа. За би бол зүгээр ингээд хувьдаа бодоход бол ерөөсөө л нэг ихний нэг хагас жил, 1 жил юм байна. Яг 1 жил ингээд тууштай явчихад дараагаас нь ингээд нэг юм энэ спортын гой сайхны тодорхой хэмжээгээр ингээд мэдрээд ирдэг юм байна. Тэгээл нэг тоглохгүй бол болохгүй тийм мэдрэмж аваад идэг. Хөдөлгөөнгүй бол нэг хэцүү санагдаад ирдэг тий. Тийм мэдрэмжүүд бас ингээд аваад ирдэг юм байна л да. Тэгэхээр магадгүй зүгээр ингээд нэг ганц 2 сар болчоод за болидо гэдэг нэг юм мэдрэмж авч байгаа хүмүүс та хоёр хандаж юу гэж хэлэх вэ? Эхлээд нэг 3 удаагийн бэлтгэлийг ингээд аваад үзчих те. Тэгээд ямар ч хэсэг тэрийг да ингээд аваад эхлэнгүүт түрүүний хэлсэнтэй нэг сар болно. 2 сар руу гарна, 3 сар руу гарна. Тэгээд нөгөө түрүүний хэлдэг шиг чинь юм нэг юм хагас жилийн циклийг ингээд авчих юм бол тэгээд цаашаа урсаал явчихна өөрөө болов. Нэг зуны гадаад талбайн бэлтгэл, нэг өвлийн тий заалан дахь бэлтгэл хоёрыг даваа гараад ирэхэд ер нь өөр болно даа. Насан туршийн юм болоод тий. Хаан ч үс ракетэ бариад аваад. Орсын зөвлөл болоос ардын жижигэн лавров гэж хэлсэн байдгийн тэр номон дээр бичсэн байгаа. Тэр висигай шумашны магнез гэж ингээ хүнийг ингээ саранзан мэт татдаг хүчтэй саранзан гэсэн хэлсэн. Тэнс бол хүнийг ингээ саранзан мэт татдаг гэж хэлсэн байгаа. Яг тэр хүн өөрөө дуртай болоод тэгж хэлсэн ч яаж авдаг. Ихтэй ер нь бол бас хоосон үг биш. Биш үү. Тийм одоо шинэхээр өөрөө яагаад одоо ингээд тоглохгүй байвал тэр санагдаад бацаа очиж тогломоор санагдаад ингээд эрүүл байгаа хүн бол аяндаа цацагцаад ирнэ. Багшаа би өглөө 9:30-д ирээд орой 12-д тарьж шít. Хүчтэй сарамдан цацагцсан. Амьдэрж шít. Би нэг тхий бас нэг зүгээр хошин шиг байдлаар ингээд тэгээ манай мас агш нэг 100 ирээд тэгээд талбай дээр ингээд нөгөө манай чинь бэлтгэлээ ингээд уулна орчиж байгаа байхгүй. Тэгэл араас нөгөө тоглолт явдсан шүү дээ. Тэгээ өдөржингээ ингээд тоглоал ингээд яа. Тэгээ бас агш бид хоёр чинь нөгөө таад бэлтгэлээ орчоод өдөр нэг ийшээ гараа хоол идчих буцаад таад орчих. Тэгээ надаас дараа нь асууж байгаа байхгүй. Энэ хүмүүс чи яг ямар ажил хийдэг хүмүүс юм. Тэгээ ажил хийхгүй ингээд талбай дээр тоглоод байх ингээд. Тэгэхээр би та бүгднгийн чинь захирал гэдээ хэлсэн шүү. Та нар тэгээд гэсэн чинь яг бэлтгэл эхлэхийн өмнө нэг удаагийн бэлтгэл эхлэхийн өмнө ингээд нөгөө зүрхний цохилтын тухай ингээд нэг мас агш нэг лекц жоохот нэг тодорхой хэмжээний ингээд ойлголт гэсэн юм. Тэгсэн чинь
Манай нэг сууж ирсэн ихч ясна. Бид нар ч одоо зүрхний цохилтоор мөнгө олох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зүрхний цохилт маань гэж аах. Гэхдээ энэ нь бол бас нэг талын үнэн те. Хүн эрүүл юм те зөв хэм маягтай байх юм бол урт хугацаанд гоё таашаалтай амьдрын те. Тийм учраас ер нь бол спорттой энэ дуртай байгаа учраас өдөрж ингээл байгаад байгаа байхгүй. Цоор надад те. Яг ингэж юм та бүгд л өөрхийн ажиллаа зохицуулж байгаа шүү. Зогсоож харин өдрөө болгоо ямар ирсэн тийм. Ганц ирсэн өдрөө л бүтэн өдрөө ашиглаа шүү гээл. Тэгээд ирсэн тоглоод ирэхээс ингээ өргөслүүлээд. Ер нь тэр тоглох арга барилыг ер нь ингээд нэг цохилтын дөртөө болоод ирээд хамт тоглоод ирэхээр энэний бүр кайф юм мэдрээд байгаа юм тийм. Өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн бий болно. Ер нь ямар нэг өрсөлдөөн те ийм байж цаглалтай кайф авдаг шээ. Тэгээ яаж сайжрах уу гэж улам хичээ. Улам яасаа гэж өрсөлдөөл. Аа. Дөрөв агшаас би нөгөө асууж байхад энэ чинь 36 жилийн хугацаа өнгөрцөн байна. Яг 36 жилийг бүтэн ярина гэвэл одоо энэ подкастнаас багтахгүй баг. Гэхдээ сайнтай муута энэ чинь зүрхний цохилчиг ийм л цаг үе байсан юм шүү дээ. Ер нь бол та бас дүгнээд хэлвэл. Тийм дардан байгаагүй бах тий. Монголын теннисийн салбар бол. Тий. Ер нь яг хуу мэдээж манай тусгалтай байгаагүй Монголын теннисийн холбооны маань ажил бол яхан жигдрэхгүй. Одоо нэг яхан жигдрээд өдөртлөг манай сайхан болоод байна. Гар нийлсэн ажиллагаа одоо хэрэгтэй байгаа. Өдөр зөвлөлийн маань ажил бол одоо яхан гар нийлсэн ажиллагаа хэрэгтэй байна. Тэгээд босд нь бол яг хоо ер нь явдгаар явж байна. Ачаарл багш маань Америкт олон жил болоод ирсэн. Теннисийн хөгжүүлэхийн төлөө бас чармаагаад ингээд анханасаа теннисийн он сургууль байгуулсан. Одоо тэгээд хөгжүүлэхийн төлөө гэж явж байна. Тий. Гэхдээ дэмжлэг тусалцаа хамтын үйл ажиллагаа залуучуудаа ингээд хамраад ингээд хөгжүүлэх тал дээр өшөө бас бодолцох юм их байгаа. Нэг үе бол багш одоо сонирхож байгаа хүмүүс юм олон болчихлоо шүү дээ. Тэр сонирхож байгаа хүмүүсийн үр хөвгтүүд нь гэл эн чин дараагийн үеийг бас бэлдэж өгөхөр боловсруулсан байгаад шүү дээ. Тэ. Уулнаа л тий. Тэр бол би яг яг үнэн хэлэхэд бол холбооны үйл ажиллагаа ер нь бол дутагдaltaй байгаа л да өөртөө яг сайн байгаа гэж ярьж байгаа тий. Гэхдээ таад одоо ингээд харж байгаа. За сагсан бөмбөг албаа. Тий. Лиг амар сайн зохион байгуулж чинь тэмцээн оролтын сайн болж байна. Тий. Ингээд зөв голдлолоор ингээд хөгжиж байгаа байхгүй. Тэгэнгүүт теннисийн холбоо маань өөрөө одоо ер нь бол үйл ажиллагааны ер нь бол тоглолттой байгаа. Яагаад энийг хөгжүүлж чадахгүй? Бодлого хэрэгтэй байна. Бид нар 4 жилийн бодлого хэрэгтэй байна. Тэ шигшээ баг байх хэрэгтэй байна. Хүүхдүүдийг яаж хөгжүүлэх вэ байх хэрэгтэй байна. Тэ тэгжиж энэ спорт чинь цаашаа илүү сайн хөгжинэ. Бид нар одоо юу гэдэг нь яг үнэн гэлэхэд бол клубын хэмжээнд бол теннисийг бол ингээд хүмүүс олон нийтэд бол ингээд сайн хүртэж байна. Тэ энэ бол залуучуудын үр дүн багхгүй. Манай нөхдүүд яаж юм гэхээр юу ч хийхгүй. Үйл ажиллагааны юун дээр явж байгаа юм. Бодлого нь юун дээр байгаа юм. Тэ одоо би жишээ нь зүгээр ингээд энгийн жишээгээр ярихад сонгуульд ингээд өрсөлдөж гин гэж бодлоо л да. 4 жилийн хугацаатай хөтөлбөрөөр боловсруулах хэрэгтэй. Би ийм 4 жил ийм ажил нэ. Энэ жил ийм ажил хийн, энэ 4 жилийн дараа ийм ажлыг би одоо юу гэдэг нь те ингээд бүтээсэн байна гэх. Тэгээд энэ төлөвлөгөөнийхөө дагуу явна шүү. Тэгэхээр төлөвлөгөө байхгүй юу гэж яхаа ямар нэгэн үйл ажиллагаанд юм нууцлагдмал те ийм байгаа даа. Тэгэхээр ил тод нээлттэй ийм засаглалтай болж ижил спорт маань өөрсдөө сайн хөгж. Өдөр тутмын бүрдвэл одоо хөрөнгө оруулагч нар хэрэгтэй те компани хэрэгтэй. Ягаад бид нар ингээд зүгээр ингээд хараад тэмцээний зөвхөн одоо юу гэдэг ганцхан үнээр ингээд ивент тэтгүүлэх гэж гэдэг ч юм уу те. Ийм биш байх байхгүй. Тэгэхээр биднэрт маш сайн менежмент, маш сайн бодлого залуучууд орол. Дөрөв те хэлдэг. Залуу одоо юу гэдэг те одоо нэг халаас илгээ орж ирж эн чинь өөрөө уур амьсгал нь илүү сайн хөгжих хэрэгтэй. Тэрнээс бид нар зүгээр одоо хуучнараа л бачаагалах шиггүй шүү дээ. Тийм биш шүү дээ. Бид нар хүндэтгэж чинь те энэ спортыг хөгжүүлсэн байна. Гэхдээ одоо болно. Бид нар өөр юм хүсэж байна те. Илүү хурдтай хөгжлийг хүсэж байна. Бид нар ингээд яваад байна гэсэн үг гэж аахгүй. Тэгэхээр спортыг хөгжүүлмээр байвал илүү нээлттэй болох, илүү залуучуудыг оруулж ир те. Одоо юу гэдэг удирдах зүйл бүгд юм бүрдүүл гэдэг ч юм уу те. Хөтөлбөрөө боловсруул гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнуудыг л хүсэж байна юм байна те. Тийм байна те. Гэхдээ улам сайхан болоосоо л гэж юу. Тийм ер нь болоосоо гэж бодож байгаа. Бид нэр айл татас. Одоо бид нар юу гэдэг би ингээд харахад ингээд
пирамидын гурвалжин байгаа байхгүй бид нар. Нэг талаасаа болно бол нэг спортыг л ингээл хөгжүүлэх гээд байгаа шүү дээ. Тэр нэг зөвхөн ингээ оройд дэр теннис гэдэг спорт те. Тэнгүүд бүгд өөр өнцгөөс ингээд шарж ингээд дээш ингээд бацаад байгаа байхгүй. Тэгтээ гол зорилго нь теннисийг хөгжүүлэх. Тэ тэгэхээр бид нарт энэ гол том теннисний хөгжлийг цааш нь авч явахын тулд ер нь бол нэгдээд нийлээд гоё тий спортыг авч явах хэмжээний байх хэрэгтэй л гэж би харж байгаа. Тий. Яг тийм шүү тий. За та хоёртойгоо ярилцахад үнэхээр таатай байна. Теннисийн талаар ер нь бол гоё ойлголтуудыг бас авсан баг. Таны бас ингээд 36 жилийн тэгээ дээрэс нь ингээд хүмүүст өгсөн саяны мэдээллүүдээс их гоё тийм урам аваад гоё теннисийн талбай дээр гараад нэг сайхан тоглоод үзье гэсэн сонирхолтой хүмүүс их олон төрсэн болов гэж бодож байна. За ярианы сүүлийн хэсгийг та хоёртой үлдээе. Тэгээд гоё теннис сонирхож байгаа, теннисийн одоо хөгжил төв нэмрээ оруулж байгаа хүмүүст болон магадгүй зүгээр ингээд теннис сонирхож байгаа хүмүүстэй хандаж та хоёр манаас юу гэж хэлмээр байна. Тэгээ яриагаа ерөөхдөө өндөрлөе. Дөрөв шавд. Түрүүн бол бид нэр ярьлаа. Теннис бол одоо Монголд эрч хүчээ авцсан байна. Залуучууд бол үнэхээр сонирхоод хичээлж байна. Сайхан болж байна. Өшөө сайн болно. Одоо тэр чулуут бол одоо гоё салбай болсон байна. Одоо тэр яармагс гоё салбай боллоо. Энэ одоо теннисний төлөө ингээд сэтгэл зүрхээ гаргаж, хөрөнгө мөнгөө гаргаж байгаа. Энэ улсууд одоо Ахмад хүний хувьд асууж болж байгаа баярлалаа, баяр хүргье. Хүний төлөө их сайхан юм хийсэн байна, хийж байна. Тэгэл хүний эрүүл мэндийн төлөө их сайхан юм хийсэнд нь салархаж байна. Тэрээс гадна одоо аймагуд л одоо бас эрдэнэчд байна их сайхан хөгжиж эхэлж байна. Дарханд бол хүчээ авсан. Дархны хөгжүүд бол ийдгээ болсон. Бат хоёр огш одоо Салингийн огш тэр хөгжүүд сайн бэлтгэж байна. Бусад аймагуд одоо энэ тенниснийхээ учрыг ойлгож хөгжүүлээсээ хөгжих болцоотой аймагуд байгаа. Салинг байна, Торнгов байна. Хөгжүүлчихээр одоо болцоотой аймагуд бол байна. Өмнө гов байна. Тийм бас их боломжтой аймагуд аймаг байна. Бас тийм надад хөгжүүлж болцоо бол байгаа. Тэгээд теннис маань улам их хөгжих болтойгоо л гэж хэлсэн. За аюулаа тааштай. За бамбар гүшүүд. За мэдээж одоо юу гэдэг нь залуучууд маань нэлээд сонирхож байгаа энэ том спортыг би илүү сайн гоё хөгжөөсэй гэж хүсэж байна. Тийм одоо бол ер нь бол тоглож байгаа хүмүүсийн тоо бол нэлээд бас харж байгаа нэлээд олон болчих. Залуучууд маань ч өөрсдөө сонирхдаг болчих те. Цагийг зөв болсон өнгөрөөдөг болчих. Энэ маань ч гэсэн одоо юу гэдэг нь ковидын араас ер нь гарч ирсэн нэг юм давлгаа байх гэж харж байгаа. Тэг хүн болгох спортыг өөрсдөө яадаг болсон байна. Одоо жишээ нь бас хөгжиж байгаа спортууд хайроксын спорт те ингээл янз бүрийн идэвхтэй хөдөлгөөний юм спортууд байна те. Ингээд спортууд гоё хөгжиж байна. Тийм учраас бүх спортууд гоё хөгжөөсэй. Тэгээ энэ теннисний спортыг та хэд маань ярьж тоглоосэй. Гоён мэдрээсэй. Одоо жишээ нь яг энэ нуулгаа хэлэхэд бол ийм гоё агаартай, ийм гоё зуны цагийн хугацаанд ирж тэ зүгээр нэг юм гоёыг мэдэр. Зүгээр теннис тоглохгүй байсан ч болно. Тэ харахад бас өөр өнцгтэй байдаг. Сая ингээд нэг цогцолтуудын чимээ хүртэл гоё сонсогдоод. Гоё сонсогдоод ингээд тэгдэг тийм учраас агаарт дээр ингээд зүгээр нэг чийлэр ингээд ч юм уу тэ бодол санаагаа ингээд яангаа зүгээр нэг хараад үзчих. Магадгүй нэг зөвхөр бариад үзчих. За зөвхөр бариад үзсний дараа яг үхээр мэдээж тоглол эхлэх юм гэсэн. Тийм. Тэгэхээр зүгээр ирж сонирх хаанч байж болно те. Гоё чөлөө цагаа зүг болсон өнгөрөөцгөөр хийж үсэ. Тэгэхээр байх те. Гоё спортоор хичээлж үзээсэй гэж хүсэж байна. Нэрээ тун утгаруулах жоо Lexus Cup-ын оролцож байгаа хүмүүс бас гоё хандаж хэлэхгүй юу? Уриалга дэвшүүлээ. Тэгээ ер нь бол 8 сарын 3-7 хоног байгаа тий. Тэгээ 8 сарын 3-7 хоног байгаа. За бид нар бол 8 сарын 19-ноос 23 гэж төлөвлөсөн байгаа. За энэ бэлтгэл ажлын өрөөнд бол нэлээд хэд хэдэн том арга хэмжээнүүд хийгдээд явагдаж байгаа. За бид дотоодын юмнуудаа спонсоруудаа нэлээд бас хамруулж оролцуулж байгаа тий. Lexus компани маань бол шагналын сангаа ер нь бас нэмсэн байгаа тий. Тэгэхээр оролцож байгаа тамирчид маань ч гэсэн өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг сайн гацгаагаарай тий. Бүгдээрээ гоё юм тий тэмцээнд оролцоод энэ спортыг гоё гэдгийг харуулад тий түрүү жилийн одоо нөгөө том юм family тий бидний ингээд доор та зургийг харсан бол түрүү жилийн зургийг харсан бол ийм өргөөрөнөт яасан бол энэ жилийнх бүр бөмб хийшүү тий тэгэхээр бүгд бэлтгэлтэй байгаарай гоё оролцоод тэмцээнд гэж уриалъя да тэгэхээр бүгдээрээ тенниснийхаа тий хувийн бэлтгэлийг сайн гацгаагаарай гэж хүсье. Тэрэн тэгээд нэг монголчуудын нэг үг байдаг. Чоныг ингээд ижил заяасан чоныг хардаг. Илүү заяасан чоныг агнадаг. Тэрэн шиг ер нь
ижил заяатын тенс рүү ирэн шүү. Ер нь тэ. Бая тэр хэмэртэн тенсэнд ирэн шүү. Ир тоглолтын шүү гэдэг тэр зөөрөж хэлвэл ямар юм гэж бодогцоо. Гоё юм гэсэн. Тэгээ ер нь ингээд анзаархаар нэг ийм зүйл байгаа даа. Одоо нэг ийм олон хэдийдээ ингээд теннис клубүүд үйл ажиллагаа явуулж шүү дээ. Гэхдээ бид ингээд агуулгаараа харуул эн чинь Монголын гэж байгаа байхгүй тий. Бүгд л ингээд гоё хөгжөөсөө сонирхолт нь хөгжөөд тэгээд эдний үр хөвгтүүднээс нь ахуулаад ингээд яваал мэрэгжлийн мундаг одоо Монголынхаа нэрийг гаргасан тамирчин болохыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нөлөөлөл хамгийн гол нь үзүүлж байна тий. Тийм учраас бизнес нь ер нь ингээд анзаарж яхад бол ингээд нэм клуб гэж яг мэдээж тус тустай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэгэж ийм ялгарлахгүйгээр бүгдээр яг нэг л зорилгын төлөө нэг л энэ теннис гэдэг спортыг бусад өөр тоглоагүй сонирхож байгаа тэр хүмүүст ингэж гоё танилцуулах нь хамгийн чухал шүү гэдгийг бас нэрээ гоё уриалмаар шүү. Тэгэл бид нар ингээл клуб өөрсдөө тэмцээн зохион байгуулдаг бүгдээрээ л чадах ятгаараа оролцоод тэмцээн уралдаанд оролцдог тий. Тэгээ гоё найз нөхдүүд болдог тий. Өгөөж бол ер нь маш их. Тэгээд ямар ч ингээд тоёртойгоо ингээд хамт цуг суулгаж байгаа ингээд хоёр дахь удаага ярилцсан шүү дээ тий. Өмнө өглөө хөтөлбөрөөр ярилцсан тий. Танилцсан тэгээд. Тэгээ эн чинь харьцангуйс урт цаг хугацаатай болохоор гоё явах хэрэгтэй багшаа. Тий. Хэдэл чи өмнө болохоос нэг 10-15 минут ярьсан тий. Одоо эн чинь баг цаг гар болчихлоо тий. Цаг бараг 20-30 минут болчихгүй. За та хоёртойгоо ярилцахад таатай байна. Тэгээд Монголд илүү сайхан хөгжихийн төлөө гэсэн ерөөлөөр энэ удаагийн подкаст ярилцлага өндөрлөж байна. Та хоёрын цаашдын бүх зүйл үйлсэд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа гэшээ.